Сэлэн аймгийн байгаль орчны газар үзүүлж байна. 2021-с 2025 оны тэр бум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн тайлан. Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарилгаар тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж эхэллээ. Сэлэн аймгийн байгаль орчны газар нэг тэр бум мод тэрх үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж 2022-оос 2030 онд 20 сая ширхэг мод тарьж ургуулах гэрээг Монгол улсын засгийн газартай байгууллаа. Сэлэн аймгийн байгаль орчны газар өөрсдийн туршлага дээр үндэслэн 2030 он гэхэд 627 сая ширхэг модыг тарьж ургуулах боломжтой гэж үзсэн бөгөөд үүний 320 гаруй саяыг нь уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьж ургуулахаар болж гэрээ байгууллаа. Түүнчлэн эргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр жилд 4,000 гаруй га газрыг ойжуулахар төлөвлөжээ. Тавьсан зорилт эхнээсээ үр дүнгээ өгч өнгөрсөн 5 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд нийт 28 сая 361 мянган мод тарьж ургуулжээ. Энэ нь засгийн газартай байгуулсан гэрээнд заасан 20 сая ширхэг модноос 8 сая 360 мянгаар илүү юм а. Тодорхойлбол 2021 онд нийт 640,981 ширхэг мод тарьж ургуулснаас ерөө суманд хамгийн их буюу 217,016 ширхэг мод тарьж ургуулжээ. 2022 онд нийт 2 сая 417,779 ширхэг мод тарьж ургуулснаас ерөө суманд хамгийн их буюу 476,520 ширхэг мод тарьж ургуулжээ. 2023 онд нийт 9 сая 339,715 ширхэг мод тарьж ургуулснаас ерөө суманд хамгийн их буюу 7 сая 347,525 ширхэг модыг тарьж ургуулжээ. 2024 онд 11 сая 400 мянган ширхэг мод тарьж ургуулснаас хөдөр суманд хамгийн их буюу 2 сая 647,400 ширхэг мод тарьж ургуулжээ. 2025 онд нийт 4 сая 563,136 ширхэг мод ерөө суманд хамгийн их буюу 1 сая 634,180 ширхэг 634,000 улсынхаа ойн санг 9% хүргэж цөлжилт газрын дороотлыг бууруулан хүлэмжийн хин шингээлт усны нөөцийг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой тэр бум мод үндэсний хөдөлгөөнд Сэлэн аймгийн байгаль орчны газар төлөвлөгөө зорилтод давуулан биелүүлж амжилттай оролцож байна. Мөн тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд амлалтаа биелүүлэхээс гадна Сэлэн аймаг тарьц суулгач нийлүүлэгч аймаг гэдгээ улсын хэмжээнд зарласан. 2021 онд 3 нөхөрлөл 25 аж ахуйн нэгж байгууллага 6 сая 83,228 ширхэг тарьц суулгач, 2022 онд 14 иргэн 12 нөхөрлөл 33 аж ахуйн нэгж байгууллага 24 сая 95,181 ширхэг тарьц суулгач, 2023 онд 26 иргэн 17 нөхөрлөл 51 аж ахуйн нэгж байгууллага 24 сая 700 мянган ширхэг тарьц суулгач, 2024 онд 32 иргэн 20 нөхөрлөл 42 аж ахуйн нэгж байгууллага 30 сая 353,356 ширхэг тарьц, 2025 онд 54 иргэн 5 нөхөрлөл 43 аж ахуйн нэгж байгууллага 39 сая 35,910 ширхэг тарьц суулгач нийлүүлсэн байна. 2026 оны байдлаар 32 төрлийн 45 зүйлийн тарьц суулгач мод үржүүлэхийн газарт бойжиж байна. Үүнээс шилмүүст 7 сая 718,471 ширхэг, навчит 8 сая 331,764 ширхэг тарьц суулгацыг тарилтад гаргахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Цаашид доройтсон ойг ойжуулах 120,116 га талбай, татмын ойг ойжуулах, голын эргийг бургасжуулах 26,991 га талбай, салхины нөлөөллийг бууруулах, хөрсний илэгдэл эвдэрлийг сааруулах зурвасыг 2,633 га талбайд 67,9 сая ширхэг мод тарихаар төлөвлөж байна. Бусдад амлалт авсан аймагуудын тарьц суулгацыг Сэлэн аймаг нийлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Сэлэн аймгийн байгаль орчны газар